Манай монголчууд сонгогч та бид нэрээ хөгийн ч юм аа да. Ануужин наараа гамбууш гурыг гаргаж иж шуугуулангуут нь л хамгийн гол аюул болох офшор данстай луурчингууд нэр дэвшиж ахин эдэд сүлэмхөөр ханцуу шамдан бэлдэж байгаа тухай. Хар машины луураар та бидний сонголтыг дээрэмдэх гэж байгаа тухай бүр ордос тав таг мартцаах юм. Ийм байхад бид офшорчин луурчингуудад дарлал суух уу гэж яах юм бэлээ. Төрийн ой санамж байхгүй болсноос болж Монголд хямрал нүүрэлсэн гэх нэг үг бий болсон. Яг л тэрэн шиг эрх баригчид хүссэн үедээ хүссэн сэдвээ гарган ирж нийгэм донд хэрүүлийн алим шийдчихлээр сонгогч та бид ой санамжаа арчуулан тэрлүүн шуугаж хэрэлдээд хэлж байна. Харин үүнийг зохион байгуулсан луурчид нь хөшгөний цаанаас таныг намайг шоолон дооглон хөрөлдөцгөөж байна. Ямар ч хурц үед олонний анхаарлыг өөр тийш нь хандуулан өөр юм дээр хэрэлдүүлэн алзуул сурсан эрх баригчдын арга мэх улмал нарийсаар байхад сонгогч та бидний ой санамж эсрэгээрээ улмал бүдүүн тоймын болоод байна. Монгол улсын хямралын гол шалтгаан нь та бид эрх баригчдын зайлмхинд автаж энэ мэтэр үндсэн зорилтоосоо байг хазаачхад байгаа тул офшорчид луурчин хулгайч нар гараад байгаа юм шүү дээ. Эцсийн бүлэгт эднийг ингэж оодруулан өөрсдөө тоглуулад байгаа нь та бидний ой санамж байхгүй болсны л гай юм. Ултай сууртай бууртай намтай байцаахсан да. Ямар сонгогч байна? Тийм л төрсөгтэй байна гэдэг үг чинь зүгээр ч нэг тэнгэрээс унаад ирээгүй юм шүү.